Зохиолч Левисийн бичснээр Бурхан биднийг урт удаан аяллаа туршид олон сайхан газруудад амраадагч тэр газрыг гэргэж андуурахыг зөвшөөрдөггүй. Бурханы бидэнд ивэл болгон өгсөн материалын зүйлс хэнийх болох мөн тэнд юуны төлөө байдаг зэргийг мартатлаа бид материалын зүйлд ухаанаа алдан дурлаж магадгүй. Бидэнд байгаа өмч хөрөнгө биднийх биш. Мөнгө, байшин, хувцс, хөрөнгө оруулалт, спортын төхөөрөмж, тавилга, чимэглэл, багаж хэрэгсэл болон авиас зэргийг биднийг баяр баясгалын тулд бидэнд даалган өгсөн юм. Мөн тэдгээр нь мөнхийн зорилгын төлөө юу эсвэл хувиа хичээсэн зорилгоор ашиглагдах уу гэдэг сорилт болдог. Бид бол дуудагдж, бэлтгэгдэж, хүчирхэгжүүлэгдсэн Бурханы ариун аялагчид юм. Бидэнд маш энгийн мөртлөө чухал нэг зорилго бий. Хүмүүсийг хараагаа Есүст хандуулахад нь туслах. Бурхан тэрхүү зорилгоо бидэнд даалгаж өгсөн зүйлсээр дамжуулан дэмжиж хөрөнгө оруулдаг. Ямар гайхалтай вэ? Хамгийн сайхан зүйл нь бид бусдын харааг Есүс чиглүүлэхээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглах үед бид ч мөн өөрсдөө Есүс рүү хараагаа чиглүүлж байдаг. Хелен Лемлийн хэлснээр нүдээ Есүс рүү чиглүүл. Бид илүү сайхан орн руу явж байна. Тэнгэрийн улс руу. Өөрсдийгөө хадагт харин Бурханыг нэгт тавьцгаая.